За сайн байцгаана уу. Намайг Бацтай гэдэг орхон суманд тэгээ газар тариад ирэхлээр 34 жил болж байгаа. Тэгээ одоо сүүлийн үед бол ингээ хөлөмжийн аж ахуй эрхэлж байгаа нарийн ногоо тавьдаг. За энэ хөлөмжөндөө бол төр бүрийн ногоо тавьж байгаа. Энд бол гашуун чинжүү, помидор, амт чинжүү, тэгээд хааш гэдэг ингээд төр бүрийн нарийн ногоо тариаж байгаа. За энийг тариаснаар бид нар бол намартаа одоо нөгөө өсгсөн худалдаад янз бүрийн нөгөө дархан Улаанбаатарт нөгөө намрын ногоон өсгсөн худалдаанд оролцоод тэгээд тэндээс орлого олоод орлогоосоо бид татвараа төлөөд ингээд татвар төлсөөрөө бид нар орхон сумын хаваас хөгжлийн санд бол хувь нэмэр оруулж байгаа. Манай сум бол ер нь байгалийн их онцлогтой ногоо тарихад тохиромжтой өгөөжтэй одоо үйлчлэх сайтай ийм газар байгаа. Манай орхон сумын хөдөлмөрчд бол ардхан бол одоо их хөдөлмөрч тэгэл бүгд газар тариалан ингээд ирэхэд ийм усад хамаа. За энэ талбайдаа бол төмөс лон тэр тарьж байгаа. Тэгээд ер нь тарьсан ногоороо бол янз төрөл бүрийн консерв хийж байгаа. Өгөртийн консерв, тэгээд лагслаа, тэгээд бүрэн манжингийн салаад, тэгээд янз бүрийн салаад хийгээл тэрийг одоо татварт гаргаад тэгээд олсон орлогоо одоо татвараа төлдөг. За энэ өхөрнөдний жимсний мод байгаамаа ингээд эндээсээ бид нар бол ингээд ургац бол нэг 90-ээс 100 хэд жимс авчдаг. Жимс өхөрнөднийхээ модноос. Тэгээ энэ авсан жимсээ бол бид нэр барай хийдэг. Өхөрнөдний барай хийн. Тэгээ бас өсгсөн худалдаанд гаргадаг. Гаргаад тэгээ бас хүмүүсийн хэрэгцээгээр ингээд худалдаалдаг. Татвар төлөгчдийн өдрийн мэнд хүргэе.